Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрах уу гэдэг. Би зохиолч, ментор, хүний энергийн биеийг ангаагч, Европ сертификаттай ангаагч хүн байгаа. За өнөөдөр болохоор би яаж одоо өвдөхгүй байх талаарх чухал бас тийм зөвлөгөө өгмөр байна. За мэдээж хэрэг хүн болго угаасаа нойр хоолндоо сайн байх хэрэгтэй, эрүүл хооллох хэрэгтэй, тийм ээ? Тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг бол бүгдээрээ мэдээд байгаа шүү дээ. Тийм ээ? За тэгээд эрүүл мэндэд маш том нөлөө үзүүлдэг. Энэ зүйлүүд угаасаа бүгдээрээ маш чухал. Тийм ээ? Мэдээж хэрэг хүн нойрондоо маш сайн байх нь чухал. Тийм ээ? Сайн унтаж амардаг байх хэрэгтэй. Чанартай нойрыг авах нь маш чухал байгаад байгаа. Дээрэс нь мэдээж хэрэг эрүүл одоо химийн гарал багтай, тийм ээ, органик хүнсүүдийг хэрэглүүл маш сайн байгаад байгаа гэдгийг бол одоо хүмүүсүүд бол мэдж байгаа тийм ээ. За тэгээ мэдээж хэрэг хөдөлгөөн маш чухал гэдэг нь бол маш одоо энийг бол угаасаа хүмүүсүүд маш сайн мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Гэхдээ хөдөлгөөн дундаа болвол одоо сонголтын тасгал бол маш чухал байгаад байгаа тийм ээ. Тэгээд бас хэтэрхий их гүүж мүүж харахаасаа илүү хүн агаарт ч юм уу алхах нь бол бас маш сайн эрүүл гэж үздэг байгаад байгаа. Тийм болохоор хүн гүүх үедээ болохоор хүн эрч хүчээ алддаг, алхах үедээ хүн эрч хүчээ цэнгэлдэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор та нар маань бас заавал гүүж мүүж тийм ээ фитнест явж заавал тийм тасгал хөдөлгөөн хийн гэхээсээ илүү тийм ээ агаарт гараад гой алхчихж болно тийм ээ 20-30 минут алхаж болно. За тэгээ дээрээс нь сонголтын тасгал гэдэг зүйл бол одоо хүн төмөр өргөж 6 булчинтай болохоос илүү хамгийн чухал зүйл байгаад байгаа. Хүн одоо Монголын нөгөө зүр цэцүү гэдэг шүү дээ. Хөшөрж өгдөг биш, хөшөж өгдөг гэж хэлээддэг шүү дээ. Тэгэхээр хөшнө гэхлээр ямар ч одоо нөгөөс сонголт байхгүй хөдөлгөөнгөө байгаад ирэхээр тийм ээ хүн ч одоо хөшчих чинь гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол бас нөгөө фитнес хийдэг те амар том булчинтай залуучууд ч юм уу тийм ээ ярддаг ш тэд нар бүр яг чухал шүү гэдэг гэж байгаа юм. Ерөөсө хөдөлж боддог баг хүзүү мүзээгэж толгойн хүртэл ингэж чөлөөтэй хөдөлгөж чаддаг. Гар марна ингээ бөө нөгөө булчин хахтуурчихсан бүр чангарчихсан юмнууд гэдэг бол ямар ч уян хатан гэдэг зүйл тэнд байдаггүй байгаад байгаа тий. Тэгэхээр хүнд уян хатан гэдэг байдал бол маш чухал байгаад байгаа. Тийм болохоор эмэгтэй хүмүүс намайг хөвчлөө үздэг болохоор заавал одоо тий фитнест яваал нэг хитэн булчинтай болно гэдгээсээ илүү ялангуяа өөрийнхөө эмэгтэй энергийг дэмжиж гоё йог ч юм уу тийм ээ тийм гоё сонголтын тасгал ч юм уу амьсгалын тасгал хийх тий бас мэдээж хэрэг алхах ч юм уу тий иймэрхүү гоё хөнгөн хэлбэрийн тасгалуудыг бас өөрсдөө хийж өгч болно. За энийг бол угаасаа энэ суур мэдлгүүдийг бол хүн болгон мэдж байгаа. Тэгээ энийхэн дагуу амьдрахад бол бас дажгүй эрүүл сарвал явчихна. За зарим бас эрүүл мэндэд маш их анхаардаг тийм ээ. Маш их хөдөлгөөнтэй байдаг, эрүүл хоолдог хүмүүсүүд хүртэл зарим нь ингээд нөгөө хорт хавдар тусдаг ч юм уу янз бүр өвчин туслаа гэсэн юмнууд сонсогддог шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ зүйлүүд манаас бас бүрэн бүтэн хүнийг эрүүл байлгахад одоо бүрэн дүүрэн цогц арга биш байгаа аахгүй тийм ээ. Нэг хэсэг нь байгаад байгаа гэсэн. Тийм ээ. Энэ зүйлүүд маань бол хүний одоо нөгөө яг махан бие дээр л одоо үйлчилж байгаа аргууд байгаа аахгүй тий. Тэгтэл бидэрт чинь махан биенээс гадна бодлын бие гэдээ байгаад байгаа. Сэтгэл хөдлөлийн бие гэж байгаад байгаа, энергийн бие гэж байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд эдгээр чинь бүгдээрээ хоорондоо холбоотой. Эдгээр маань бүгдээрээ шатандаа эрүүл сарвал байж иж бид нар ингээд цогцоороо эрүүл сарвал одоо урт удаан амьдрах чадвартай хгүй. Тэгэхгүй тэгээ ганцхан нэг төвшөнд нь хамгийн доотлын төвшин болохын махан биен дээр анхаарал тийм ээ. Тасгалаа хийн, булчинтай болно, эрүүл хооллоод яваад байгаа шүү гэсэн ирнээсээ маш их одоо стресстэй, дарамттай, депрессийн донд амьдарч байгаа хүн байх юм бол хүн маань тийм эрүүл сарвал урт удаан амьдарч чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар энэ бодолтойгоо ажиллах нь маш чухал байгаа байхгүй. Тийм болохоор хүмүүсүүд одоо орчин үед чи стресс, депресстэй хүмүүсүүд маш их болчихсон болохоор одоо бясалгал гэдэг зүйл чинь мод болоод байна шүү дээ. Тийм ээ? Хүмүүсүүд чинь энэ бясалгалыг хийхээр чинь гоос тайвширлыг мэдэрдэг юм байна гэд стрессээсээ жоохон холдож өгдөг болохоор энэ бясалгал гэдэг зүйл маш их гоё одоо
модонд ороод хүмүүсүүд их сонирхож эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бодолтойгоо ажилланаа гэдэг чинь маш чухал одоо хүний эрүүл байх үндэс нь болчихж байгаа байхгүй юу? Бараг зарим хүмүүсд бас тийм байдаг шүү дээ. Маш их эерэг үзэл бодолтой тийм ээ. Дандаа ингээд одоо аз жаргалтай инээж хөрсөн ерөнхийдөө явж идэг хүмүүсүүд чинь бас хичнээн эрүүл хоолдоггүй байсан ч гэсэн ер нь бас дажгүй би хаана гайгүй яваад идэг шүү дээ. Тэр чинь яаж вэ? Хүн нөгөө хамгийн чухал бас бий болох бодлын бие дээр эрүүл саруулын бодоод явж байдаг. Өөрийнхөө гоё ингээд тижээгээд явж байдаг тийм ээ. Гоё эрэг бодлуудаар тижээж явж байдаг. Инээж ханаад явж байдаг. Эрэг зүйлээр дээр төвлөрдөг хүмүүсүүд маань болохоор ерөнхийдөө болоод бас ингэ ангаалт өөрийгөө бас өөрхөн төвшөнд ангаад яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор энэ эрэг зүйлүүд дээр бодох хэрэгтэй байна. Эрэг зүйлүүд дээр төвлөрч сурах хэрэгтэй байна. Энэ бол маш чухал зүйл. Энийг хүмүүсд ойлгох хэрэгтэй байгаа даахгүй. Бодол гэдэг зүйл дээр ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй л болвол тийм ээ махан бие дээр дажгүй ажиллаад идэг хэрнээсээ бодол дээр болохоор ингээд муухай бодол боддог, тээж явдаг болвол тийм ээ хүн маань бас өвдөж хавдах суур маань тавигдж өгдөг байгаа. За бодлоос гадна мэдээж хэрэг бидний нөгөө сэтгэл санааны бий гэдээ байгаа шүү дээ. Тийм болохоор сэтгэл санааны хувьд ч гэсэн бид нар маш гоё тайван байж өгөх хэрэгтэй. Юм болгон дээр ерөнхийдөө гоё юм тайван хандчихдаг ч юм уу, уужуухан хандчихдаг ч юм уу, тийм ээ. За тэгээ юм болгон дээр болж байгаа гоё ингээ инээж ханаагаад аз жаргалтай хөнгөн юм дээр хандаад ингээд яваад байх юм бол бид нараас өвдөж хавдахгүй байх боломжтой байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрийгөө яах нь бүх төвшөнд махан биений хувьд мэдээж хэрэг бид нар одоо алкогол энэ төр тийм ээ муу зуршилгүй байх хэрэгтэй, тамхи мамхи гэдэг тиймэрхүү одоо сөрөг зүйлүүдээс хол байх хэрэгтэй тийм ээ. Ингийн бол бас бид нар махныхаа төвшөнд энерги манд дээшлээ цэвэрхэн дажгүй төвшөнд яваад очиж. За дээрэс нь гоё эрг бодлуудыг бодоод дээрэс нь гоё сэтгэл санааны хувьд гоё тайван байдаг, аз жаргалтай байдаг, талархалтай байдаг тийм ээ. Тэгээд нэг гоё нээлттэй байж чаддаг, тусч байж чаддаг тийм ээ. Ингээд ирэх юм бол бидний энерги маш өндөр болж өгдөг болохоор хэр барагтаа ерөнхийдөө өвчин тусахгүй. За туслаа гэж бодоход яг нэг ханаад манад хүрдэг ч юм уу те тэр чин бол одоо өвчин биш шүү дээ. Махан бидний махан бие чинь цэвэрлэгээ хийж байгаа гэсэн үг байгаа даа. Тэгэхээр энэ чинь өвчин биш цэвэрлэгээ явагдаж байгаа болохоор яг хэд хоног хүн тийм ээ жоохон биеийн суйлдаад сайхан илүү их амраад тийм ээ тэгээд чанартай хоолунд идээд ирэнгүүт угаасаа цэвэрлэгээ манд дуусаад ирэнгүүт буцаад гоё ирч хүчтэй болоод ирчихэж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр яг хүн ингээд унтаж амраад эрүүл хооллоод ирэнгүүт би эдгэрч ийна гэдэг чинь бол бид нар өөрсдөө л хангааж байгаа гэсэн үг байхгүй тийм ээ. Тийм болохоор яаж өвдөхгүй байх вэ? Яаж өвчнөөс хол байх вэ гэж бодож байдаг хүмүүсүүд байгаа бол бүх төвшөнд та нар маань энэ эрүүл байх арга хэмжээг авч өгөх хэрэгтэй. Ганцхан махан бие дээр л биш шүү. Тэгээд энэ мэдлэгийг болохоор ингээд эмчнэр яхахаар дандаа махан биенийх нь хэмжээнд л авч үздэг. Та бодлоо тайвшруулж явах хэрэгтэй байна. Илүү их эрэг бодлуудыг бодож явах хэрэгтэй байна. Наад стрессээ багасгах хэрэгтэй байна. Наад айдсын мэдрэмжээ арилгах хэрэгтэй байна. Энд дээр ажиллах хэрэгтэй байна гэдэг зүйлүүдийг нь хэлдэггүй. Эдрийг нь ерөөсөө ингээд биенээс салгачдаг. Ерөөсөө үл тоочдаг. Ерөөсөө энийг авч хилцдэггүй. Ямар нэг өвчин туссан байх юм бол зүгээр л им л өгдөг тийм ээ. Энэ зөрөгт нь өвцөн үү тийм ээ. За нойрч модоод энэ имийг бол энэ ерөөс өөр юм байдаггүй. Тийм болохоор энэ эмчнэр маань бол биднэрт энэ бүрэн бүтэн мэдлэгийг өгдөггүй болохоор бид нар өөрсдөө л одоо энэ бүрэн бүтэн мэдлэгүүдийг өөрсдөө бие дааж олж авч өөртөө л санаа тавина гэсэн үг байхгүй. Тийм ээ. За тийм болохоор та бүгдээ ингээд бүгд нь гоё эрүүл саруул эрч хүчтэй байхыг хүсэн өрөөж байна. Тэ хүн үнэхээр эрүүл саруул байх юм бол тэгээд бусад бүх зүйлүүдийг бол даваад гарна. Хүн өвчтөй байгаа үед бол юун тэр одоо өөр цаашаа тийм ээ ажлуудыг бодох, төлөвлөх чадахгүй шүү дээ. Хүн чинь биеэ л ихлээд яаж эрүүл саруул болох уу гэдэг дээр л төвлөрнө. Тийм болохоор эрүүл биетэй байж саруул ухаантай байна гэдэг чинь бол хамгийн чухал зүйл байгаад байгаа болохоор ялангуяа бид нар одоо энэ маш их стресстэй амьдралын чанар маш доогуур байгаа нийгэмд амьдарч байгаа цаг үед бол өөрсдөө маш их анхаарал тавьж
бүх шатанд нь бид нар өөрөөсөө анхаарал тавьж өөрөөсөө хайрлах хэрэгтэй. Тэгж байж эрүүл эрч хүчтэй байж бид нар маш олон зүйлүүдийг хийж бүтээн. Маш олон зүйлд хүрч чадна бид нар. Та хэдэн ч настай ер нь байж болно. Зарим хүмүүсүүд чинь 60 гарсан ч гэсэн амжилт эд баялаганд хүрсэн хүмүүсүүд байж л байдаг. 60 70 хүрсэн ч гэсэн гоё хөнгөн шингээ явж идэх хүмүүс байж л байдаг. А зарим хүмүүсүүд болохоор 30 гараад ер нь биений өвдөөс сонирн болоод эхэлчихдэг хүмүүсүүд бас байдаг шүү дээ, тийм ээ. Эдгээр чинь юутай холбоотой вэ? Бие махбодын түвшин, оюун санааны бодол, энэ сэтгэл зүйн байдал хэрэг байгаатай шууд холбоотой. За та бүгдээ энэ одоо мэдлэгийг өнөөдөр бас өхийг хүслээ. Яагаад гэвэл би өөрөө анаагч хүн байгаад байгаа. Ирж байгаа өөрчлөлтөгч нараа хараад юу юунаас болоод эдгээр маань ингээ асуудал ороод байна гэдгийг олж харж идэг. Энэ өөр хэмжээсээс энийг мэдээллүүдийг аваад мэдрээд ингээд харж идэг болохоор энэ мэдлэгийг бас та нартай өхийг хүсэж байна. Яагаад гэвэл маш олон хүмүүсд гоё ирч хүчтэй эрүүл саруул байгаасаа гэж би үнэхээр чин сэтгэлээсээ хүсдэг. Эрүүл хүн байж ич хүн саруул ухаантай байна. Саруул ухаантай байж ич энерги нь өндөр сайхан байна. Энерги нь өндөр байгаас түвшин тохиолдолд хүн гоё эрг үйл явдал амжилт аз хиймрийг өөртөө татаж эхэлдэг болохоор энэ махан бие маань маш чухал байгаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Гэхдээ махан бие маань эрүүл байхын тулд энэ өөр дээд биеуд маань эрүүл байж ич цогцоороо бид нар эрүүл саруул байх гэдэг юм аа. За тэгээд миний сургуульд одоо 9 сарын 17-нд эхэлсэн байх нь уу? Бичлэг маань яг хизээ орохыг сайн бас мэдэхгүй байна. Эхэлсэн байх үед ч таарч магадгүй. Тэгээд 9 сарын 17-нд бол сургуульт маань эхэлж байгаа. Тийм болохоор сургуульт нь байна одоо сууж ухамсар энерги тийм ээ. Би бас нөгөө 3 дахь мм-ийг хаадаг одоо хүнснүүд энэ төр байгаад байдаг. Тэр мөрний талаараас мэддэг өгдөг байгаад байгаа. Ер нь эрүүл мэндийн за тэгээд ер нь бодлогын түвшин, системийн талаарх мэдээлэл, мэдлэг гээд маш олон түвшинд нь ер нь сургалтуудаараа хүмүүсүүдэд мэдлгүүдийг өгдөг байгаа. Тийм болохоор та нар манаас суухыг хүсэж байх юм бол та нарыгаа урьж байна. Тэгээд сессионууд маань миний зохион байгуулдаг одоо бүх энэ энергийн оншилгоо, цэвэрлэгээ, анагаалтын маань одоо үйлчлэгээ маань болвол 9 сарыг дуустал бүгд 100,000 төгрөг хямдарчихсан байгаа. 450,000 төгрөг болчихсон байгаа болохоор энэ сессионда амжиж ороорой. Тэгээд бичлэгийг маань энэ хүртүүлсэн та нартай маш их баярлалаа. Сувгийг маань subscribe хийгээрэй. Гоё өгдөг комментууд бичиж явуулаарай. Цааш нь share хийж энэ үнцэнтэй мэдлэгийг бас бусдаагаа хуваалцаарай. Тэгээд энэ гайхалтай газраасаа та бүгдээ гайхалтай сайхан хайрын гэрлийн энергийг явуулъя. Тэгээ бүгд нь гоё эрүүл саруул эрч хүчтэй байдлыг бас хүсэж байна. Тэгээд удахгүй дараагийн хамжлагаар уулзъя. Түр баяртай.